Hi guys, hello байна. Өнөөдөр бол би гэртээ иддэг айтемнуудыг та нарт танилцуулъя гэж бодлоо. Дараа. Жохон жингээ барьдаг, гэртээ ингэж хийж иддэг материал ч юм уу юу захиалж иддэг тэрийг та нарт хам цуг unboxing хийнгээ танилцуулъя гэж бодлоо guys. Өнөөдөр ингэж видео дараа гэж бодоагүй байхгүй юу? Тэгээ би идэж байгаа юмнуудын хэдэн юмнуудаа ингэ дууссан. Тэгэхээр захиалангаа өнөөдөр угаас амарч байгаа юм чи видео даръя гэж бодоод эхэллээ. Танилцуулсан юм чинь бас дахиад нэг өөр давс танилцуулчих заяа. Энэ бол энэ купангаас аваагүй Imart Trados-оос авсан ахгүй юу? Одоо Costco шиг нэг том Imart Trados гэдэг ногоон дэлгүүр айдын заяа. Тэнд бол заавал карт хэрэггүй зүгээр ороод авч болдог. Би тэгээ тэнд зөндөө авдаг. Яг бол Costco-гийн карт айдаг болоод. Аммааргүй байдیں۔ Зүгээр тэрийг аваад ингээл жоо тэ зөндөө явдгүй байж ш. Тийм. Тэгээ заримдаа ингээл найзын Costco карт агуул аль дээр нэг явж байсан. Тэгээ заавал тэр биш Imart Trados гэдэг том Costco шиг тийм март байдаг болоод тэндээс ерөн зөндөө юм авч байсан. Өмнө бол тэгээд ерөө мах зөндөө идэхстэй guys. Мах идвэл тэр махантай ингэж хамт идэхэд амар гоё таван сайхан заяа. Дараа. Ийм томоороо зардаг Maldon согом. Ам тамир цэвэрхэн давсжилт зөөлөн гинэ. Одоо тэр жинэ барих тийм тайот хийх тийм арга биш. Энэ зүгээр би мах бас амар туртай байдаг ахгүй юу? Одоо сүүг хавид амар туртай байдаг. Тэг гэртээ ингэж маха нэгээр ингэж боогоод хөлдөгч хийж тий. Тэг тэрийг заримдаа идмээр агуул халаагаад идэг ахгүй юу? Нэг ингэж. Тэг халаагаад идээд гэж давстай ингэж хамцуу идэх амар туртай. Энэ давс амар амттай guys. Энийг бас аль дээр нэг хөө жүжигчин жилүү ингэж амар гоё гэжсэн. Том болоод энийг амар удаан хэрэглэн guys. Би одоо иймд л үлдсэн. Харагч байна уу? Бүгдийг мэдсэн. Давсан жоохон юм томдуу guys. Ийм том давстай. Энэ Imart Trados-оос авсан амар гоё. Миний бодлоор Costco-ч зарнах гэж бодчих. Ийм томор нь бол тий. Окей. Тэгээд миний Instagram story дээр бас танилцуулж байсан. Алюминий цуу. Монголоор алюминий цуу гэнэ. Мөн үү? Дараа. Энэ ч ингээд купангаас зөндөө захиалж иддэг. Apple cider vinegar. Эсаби гэдэг ахгүй юу? Apple cider vinegar болоод эсаби гэж зүгээр солонгосоор товчин хэлжтэй. Тэгээ энийг алюминий цуу гэдэг юм байна те. Хоол шингээлтийг дэмжин. Тийм. Би энийг зөндөө удаг. Чингис зөндөө удаг. Яг тэгвэл зүгээр ууснаас энтэй хамж хойлж уугвал би бүр ингэ цэвэрлж өгдөг гэж мэддэг ахгүй юу? Тэгээ яаж уух гэвэл би бас зүгээр л уус уух амар дургүй байдаг. Заавал усан дээр цай хийдэг ч юм уу юмтай хамт уух дуртай. Би амардаг өдөртөө бол өглөө босоод юу ч хийхгүй өглөө босоод шууд жимд явждаг ахгүй юу. Тэгээ жимд яваад ирээд өдрийн хоол идэ 12 цаг 1 цагийн үед. Тэгээ жимдээ явахдаа зүгээр өглөө босоод энэ уус идэж штэ тий. Энийг ингээд дээдлийн жоох уугаал энийг жоох нэмжтэй. Тэгээ энийг авч яваад жимд яваангаа энийг уугаад бүгдийг нь ууш. Тэгэл нэг өглөөний усыг инүүгээр ингэж эхлэх лахгүй энэ эсабигаар. Энэ гоё guys. Гоё. Энийг зөндөө миний ойрхон модель найз нар уудаг. Тэгээ зарим ингэж ажилтаа явна штэ. Тэгээ үзэсгэлний ажил хаашаа бол модель ингэ хүнтэй уулзвал зарим ингэж модельүүд энэ дотор энийг ингэ шиг наад чиг аваад явчихдаг. Энэ тэгэж холцоо энийг ингэ авч яваал юумаараа үзэр энийг ингэ уумаар. So good. Яаж уудын сая зааж өгсөн ойлгосон өстэй тий. Окей, next. Тэрний дараа энэ бол яг жингээ барьж өгдөг гэдэг item бол биш л дээ guys. Би талханд амар дуртай. Жимнээс талханд амар дуртай. Тэгсэн чи яасан ч талхчаа, гурилчаа би энд муу ахгүй юу тий. Тэгээ гой гурил, сайн гурил хэрлэх хэвээр тэрний тэр гурилын Hummerban гэдэг гурилны талх амар сайн гэдэг. Энэ бол тэрний талх бол биш л дээ. 100% тэрний талхны тийм салбарч сайсан хаадалаа. Наад чи ингэж ганцаараа өдөртэй хүүхдэд бүр яагаад гэвэл одоо энэ дотор хэдэн ширхэг 6 ширхэг энэ заяа. Энийг хөлөөгчөнд хийшдэг. Тэг эдмээр агуул нэг нь аваад зөв air fry халаашдаг заяа. Тэг би өнөөдөр танилцуулж байгаа миний ингэж купонны юмнууд бол хэд удаа захиалсан юмнуудыг би ингэж танилцуулж байгаа байхгүй юу. Заавал 1-2 удаа нэмээ захиалсан юмнууд. Тэгээд энэний брэнд бол Шилламёнго гэдэг брэнд. Купон тамир зөндөө байдаг. Купон дотор энэ Шилламёнгогийн брэндний талхнууд гоё бор талах зөндөө байдаг. Хөөрхөн зөндөө төрлийн талах байдаг. Тэрийг аль дээр идэж үзчихсэн. Миний хамгийн амттай гэсэн зүгээр л амттай гэсэн. Энэ бол Toyota биш зүгээр л амар гоё амттай гэсэн талах юм байгаа байхгүй юу. Энэ нь хэд вэ гэвэл 7900 guys.
7900 won. 6 ширхэг 7900 won-ийн бол амар зүгээр биш үү? 1200 300 won-аа ахгүй нэг ширхгээр. Тэг ийм дүү том. Солонгост Outback гэдэг стейкний брэнд байдаг ахгүй юу? Гэр бүлэрээ хоол иддэг. Стейкний газар байдیں۔ Тэг тийм стейкний газарт очивол хоол идэхийн өмнө ингэж яг ийм бор талах өгдөг ахгүй юу? Шигчон бан гэд хоол идэхийн өмнө гэж өгдөг талхнууд байдаг ш. Тийм ресторан байдаг штэ тий. Тэрний энэ Outback гэдэг рестораны тэр талх нь амар амттай гэд нэртэй байсан. Одоо SNS ч юм уу интернетээр амар нэртэй байсан. Тэрний талх амар амттай. Ерөнхийдөө ингээл манай найз нар гэр бүлээрээ жоохон байхад гэр бүлээрээ ингээл очивол тэр талханд амар дуртай байсан. Энэ ч яг тэр талхны амттай гэж бас амар нэртэй байгаа байхгүй юу. Тэгэхээр би вау. Би өнө Outback явж үзээгүүл тэ зүгээр. Тийм үү тийм нэртэй гэж авсан чинь. Энийг гоё салааттай идсэн ч гоё ах. Жигнэсээ тийм гоё. Дараа энэ гоё. Энд дээр сэндвич хийж идсэн ч болно. Энийг зүгээр дангаар идсэн ч амттай. Тэрний дараа би ямар будааг хэлээ. Яасан ч бас цагаан зүгээр будаа идвэл энэ бас биеинд муу бол биш. Зүгээр калоритай байхгүй юу? Калори зөндөөтэй болоод би бол бор будаа иддэг. Зөвхөн глюконодертрактон ороогүй brown rice бор будаа. Тэгээ энэ будаа чинь зүгээр ингээд чонжаараа юм шүү дээ. Пэшрэнд гэх үү? Пэшрэнд хийгээд халаагаад идэг аахгүй. Энийг зүгээр багсаар навцсан. Хэд 20-30 ширхээр байдаг багсаар ингээд захиалсан. Тэгээ ийм дүү жишгхэн хөөхөн ингээд нэг идэх үед ингээд хамт иддэг. Уг нь бол би Query OVS гэдэг будаантай амар дуртай байдаг аахгүй. Уг нь бол би тэрэнд амар дуртай байсан. OVS гэдэг юм уу? Query гэдэг будаанд дуртай болоод гэрт өгөнд будаа агшаагч байсан. Тэгэхэд цагаан будаа бол сайн хэрэлдэггүй. Зөв энэ Query гэдэг будааг ингэж зөндөө агшаагаад тэрийг болгосны дараа бүр ингээ 3-4 хүнээр ингээ бүр том агшаачин заяа. Агшаагаад тэрний дараа бүгдийг сувн идэг байхгүй. Нэг би идэхээр ингэж уутанд боогоод хөлдөөгөө тавьдаг гэсэн. Тэгээ идэхийн үедээ тэр зүгээр пэшрэнд халаагаад идчихсэн. Тэгсэн чи будаа агшаагчаа хайсан чи агшааж чадахгүй болсон ш. Тийм болоод юу идэв гэж хайж агаад энийг идэхэр болсон. Энэ бор будаа. Энэ гоё. Уг нь тэр OVS гэдэг будаач гоё ахгүй юу? Биеинд амар сайн. Тэгээд бор будаа бол эслэг ихтэй цадлагсан удаа байрна гэдэг. Тэг яаж идэг вэ гэвэл одоо ингээл чимдээ яваад ирвэл өдөрийн цаг болно шүү дээ, тэ. Тэгэхэд хамгийн зөндөө идэг арга юу вэ гэвэл зүгээр будаа олгоод тэгээд tiger өндөг шараад хажуу талд нь mushroom, посоод, мөг. Яана би. За дахиад хажуу талд нь дахианы мах шараад. Тэгээд хажуу талд нь Кугума ч юу вэ? Кугума. Амтд төмс, чихэрлэг төмс. Ер нь өвөлд бол ийм чихэрлэг төмс зөндөө идэг байхгүй юу? Би тэгээ тийм чихэрлэг төмстэй амар дуртай байдаг. Тэгээ тэгж идтий. Зүгээр ингээл. Тэгээ будаа, өндөг, мөг, дахианы мах, тэгээ сайдаар бас ингээд чихэрлэг төмс. Ингэж иддэг ч юм уу? Эсвэл бол канжангеранбаб гэдэг энэ будаатай соустэй ингээд өндөгтэй хам зүг шараад иддэг. Тийм арга ч байсан. Тэгээд амар амстай. Би тэнд амар дуртай. Пүчүү гэж битгүү guys. Пүчүү харуулъя. Энийг бол монголоор ингэж translate хийсэн чи хятад сармас гинэ. Ийм сармастай өндөгтэй хамт ингэж шараад тэг будаатай идэх дуртай. Тэгээд нэмээд дахианы мах, мөг ингэж идэх байхгүй. Ер нь face нь бол канжан, soy sauce гэдэг. Soy sauce-тай ингэж хэрэг хийдэг. Тийм. Окей. Next. Тэгээд нэмээд энэ жигнэсээ амар том Toyota-ны item guys. Жигнэсээ энэ бол wow гэсэн item юу вэ гэвэл дараа cauliflower rice. Cauliflower rice гэдэг чинь цэцэгт байцааны будаа. Цэцэгт байцааны будаа ахгүй юу? Одоо энэ нь 1 кг-ийн мөртлөө калори нь 220 калоритай. Амар бага заяа. Амар дотор зөндөө мөртлөө бага аахгүй юу. Тэгээд жигнэс би жиндээ барьмаар байна гэвэл ингэж будаатай хуураг хийж идэв штэ тий. Тэгэхэд будаагаа ингэж жоохноор хийгээд нэмээд будаа биш энийг хийждэг аахгүй юу. Энийг хийгээд хамт ингэж будаагаад ингэж хоол бол ингэж зөндөө юм шиг болж байгаа мөртлөө калори нь амар бага болох. Ойлгож байгаа сте. Энэ амар гоё. Би нэг яг өдөр болго иддэг бол биш л дээ. Ингээл одоо ингэж жоох ингэж зөндөө ингэж идэж байгаа юм шиг байна. Жохон чинээ барий гэвэл хуурах хийж идэгтэй. Хуурах хийж идэгтэй энийг зөндөө хэрэлдэг юм. Дангаар энэ зүйл ямар шамтгүй guys. Ямар шамтгүй зүгээр цагаан будаа шиг юм баггүй юу? Зүгээр амт зүгээр байхгүй. Ойлгож байна. Будаа шиг ингэж ажилладаг амчаас байхгүй зүгээр л цагаан будаа шиг юм.
Тэгээд миний ингэж бор будаа дээр ингэж хуурга хийж идэн гэвэл хуурга хийхэд одоо энэ артлын ингэж хуурга хийхдээ хамтралж энийг хийгээд будааны өмнө хийдэг гэж одод болоо байхгүй юу? Ойлгосоос. Зүгээр бас тийм. Энийг зүгээр хөлөөгч хийждэг. Хэрэглэх үедээ ингээл аваад хэрдэг болоод удаан хэрэглэдэг. Тэгээд том зөндөө байдаг. Бие жинэ бариг гэвэл энийг зөндөө хэрэглүүл маш сайн гэж бодож байна. Okay, next. Guys, би сая хэлээд байсан шүү дээ, те. Бор талах, 100% бор талах. Ингээд гурил биент муу юм гурилын төрөл ороогүй. Зүгээр бор талах. Энэ брэнд guys. Энэ бол купангтас арахгүй. Би аль дээр энэ газрыг мэдээд эндээс хідэн зөндөө талах авч ийсэн. Тийм яг сэндвич хийхэд гоё. Би одоо бүгдийн дээр нэг үлдээц байгаа байхгүй юу? Ийм. Үүн зүгээр шууд ингэж хоёроор ингэж зүсцэн заяа. Энэ яг 100% талах болоод би энүүгээр зөндөө аль дээр сэндвич хийж ичээс guys. Тийм, биеийн цай. За дахианы мах юу иддэг вэ? Хамгийн сүүлд би өөрөө жоохон орсон дахианы мах болвол энэ бас ягаан давстай дахианы мах аахгүй юу? Нэг нэгээр ингэж идэж болдог ингэж жоохон жижигхэн ингэж байдаг. Энийг дахианы гуйны мах. Гуйны мах болоод жоохон тостой. Өөр дахианы махнууд бас жоохон тостой л доо. Энэ бол хуурай биш болоод бас гоё амттай. Энийг бол зүгээр л халаагаад ингээд хөлдөөгчтэй байдаг аахгүй юу? Зүгээр л нэг хоёроо ингээд air fry дээр хийгээд халаагаад байдаг. Энэ бол амар гоё амттай юм байна. Эндээс нэмээд бас купангаас дахианы хүзүүний мах гэж байдаг guys. Энэ бол Солонгос найзлаач сайн мэдтгүү л дээ. Хүзүүний мах гэж байдаг. Тэр жигнэс амттай. Ерөө амттай байх хэрэгтэй шүү дээ, тий. Ингийн дахианы мах ингээл амтгүй байгуул идэж чаддгүй. Тэгээ энэ миний хийсэн энэ махч бол гоё жоохон давсалцсан мах болоод зүгээр л халаагаад идвэл амар амархан халааж идмээр амттай. Энэ хажуу талд зургийг харуулчих заяа. Тан мөксай гэдэг дахианы хүзүүний мах байдаг. Гоё. Энэ гоё. Жажлах хамттай гэдэг. Гоё жажлагад ингээд гоё хамттай. Хүзүүний мах ямар мах ингэж бодогдгоо бас тий. Гоё юм бэлээ. Аль дээр нэг идэж үзээд вау энэ гоё юм биш тий. Хин юу ингэж чайн дахианы хүзүүний мах гэдэг штэ. Энийг ингэж хямдхан зөндөөгөр ингэж зардсан штэ. Энэ амар хямдхан штэ гэл тэгнэ. Тэгээ тэр ч бас 1 кг-аар хідээсээ лээ. Энэ 1 кг штэ тий. 1 кг нь 13200. Миний хийсэн дахианы хүзүүний мах бол 1 кг нь 12000. Хөөх хамттай юм. Тэгээ энэ хоёрыг окей. Би үг нь энэ ширээн дээр ингэж ярих биш жоохон. Эндээс ингэж ярих чээс ахгүй юу? Ингэж харуулад. Тин чин зүгээр ингэ урт байсан бүр зүгээр шөнө тий. Тэнгүүл зүгээр ост. Одоо соусны талаар та нарт танилцуулъя гэж бодож байна. Энэ бол би хэрэглэж байгаа юм болоод аваагүй. Тэг энийг л хэрэгэлдэг. Ер нь бол одоо энэ соусыг бол энэ брэнд энийг л хэрэглэх гэмээр. Окей. Хамгийн эхлээд сахар их мүү? Guys, сахар, шоколад, амар муу, нүүрэнд муу, биеинд муу. Тэгээд айскрим жинжаа муу. Айскрим жигнэс болохгүй. Тэг яасан ч идэхгүй. Ингээ идэхгүй байгаад үн идэхгүй байгаа байхгүй. Би үн айскрим гэртээ ингэж зүгээр ганцаар байхад бол айскрим нэг ч огтой иддэггүй. Айскрим идмээр байна гэвэл зүгээр blueberry иддэг. Тэг заавал идмээр яасан ч идмээр байна гэвэл зүгээр аваад иддэг л дээ. Эсвэл найз нартай байгаад бүгдээ ингэж Baskin Robbins-аас сахалж идэ. Гэвэл бол зүгээр идэн. Тэрэндээ ингэж болохгүй би идэхгүй гэж тэгдүүлтэй. Ер нь бол амьдрахтаа бол сайн иддэг байхгүй. Жигнэсэ жинжаа руу. Тэгвэл ламён сайн муу. Тэг миний яг идэхгүй гэсэн бол айскрим, ламён өгөн шоколад идэж болохгүй. Миний ингэж нүүр будаг ихснэр ч юм уу ингээл мэдж байгаа муу юм. Тэг би шоколаданд амар дуртай. Амар дуртай. Яг уу чигнэс дуртай. Йоо тэг Монгол явхад бүр ингэж амар миний нүд ингээл амар гоё шоколад зөндөө. Тэг миний дуртай шоколад байгаа. Монгол заяа. Хамгийн их Bounty-д амар дуртай байсан. Соноос тайхгүй ш Bounty. Bounty дуртай байгаад тэг энэ Bounty дотор ордог ингэж coconut амар дуртай байдаг аахгүй юу? Bounty-д дуртай байсан. Тэгээд Milka гэдэг брэндний шоколад мэдгүй guys. Гинт. Milka гэдэг шоколадны coconut-тэй шоколад. Тэр нь яг Milka гэдэг брэнд Солонгост байгаа хгүй. Улаанбяг зардын мөртөө coconut-тэй шоколад нь бол зардаг. Тэр биш. Өөр дахиад нэг байна. Юу хэлээ тэр? Монголын брэндний шоколад хэлээ. Юу ямар шоколад хэлээ тэр? Тэр жигнэс ямттай байсан. Caramel, Salty and Caramel гэдэг юуны шоколад байсан. Тэгээ тэр амар гоё гэжсэн. Тэр биш одоо Солонгос бол тэр пичүүбэд дуртай. Ер нь тийм. Би шоколад амар дуртай. Тэгээд сахар амар муу гэж аахгүй юу? Тэг яасан ч гэрт хоол идэхэд кочужан, тэнжан сууснууд байдаг шүү дээ. Тэр сууснууд гадуур дэлгүүрт зардаг сууснууд бүгдээрээ чихэр орсон. Яагад бол хамттай байхс ч те бүгдээр ер нь чихэрд орсон юмнуудыг амар зардаг аахгүй юу? Тэгэхэд муу.
чихэр муу болоод тэгэд чихрийг би хэрэлдгүү чихрийн өмнө юу хэрэлдэг гэвэл чихэр гинэ. Чихэр чинь сатан гэж байна. Миний хэлж байгаа бол сахарыг яриад байгаа байхгүй. Сахар мөн үстэй. Илсэн чихэр. Би хитүү удаа буруу яриад байсан юм биш guys. Илсэн чихэр тэгээ би хэрэлдгүү. Илсэн чихэр хэрэлдгүү юу хэрэлдэг вэ гэвэл энэ. Энийг одоо 2 3 дахь хэрэлж байна л да. My Normal гэдэг брендний Allulus guys. Энийг илсэн чихрийн өмнө хэрэлдэг аахгүй юу? Ойлгож байна уу? Allulus юу вэ гэвэл илсэн чихрийн орлуулагч илчлэг багтай болоод энийг хэрэлдэг. Калори нь ийм илсэн чихрийн калори нь 39 калори бол энийг хэрэлдэг. Энийг гэж ардлыг харуул яг тан чихрийн 1 г тийм чүрэн энийг хэрэлдэг. Энэ гоё. Тэгээ хоол хийхдээ ч бас ерөө илсэн чихэр хэрэгтэй хоолнууд байдаг. Ерөн бүх хоол нь бас илсэн чихэр ерөө ордог хоол зөндөө байдаг шүү дээ, тий. Топоки хийхэд бас илсэн чихэр ордог мэдхүү. Тэгэхэд энийг хэрэлдэг аахгүй. Өөр Cool sauce гэж мэдхүү cool sauce. Cool sauce ч хисааны sauce. Хисааны sauce гинэ. Хисааны sauce-аас хоол хийхэд зөндөө ордог. Солонгост бол би ингээ хуурахтай ингээ хоол хийгүүл зөндөө ордог. Тэгээ энэ бол зүгээр хисааны sauce биш. Бага сахартай хисааны sauce аахгүй. Солонгост бол ийм юм амар зөндөө болсон guys. Чигнэс зөндөө. Тэгээ гоё аахгүй юу. Бүх юм low sugar. Энийг бас зөндөө хэрэлдэг. Сахар багтай, тэгээ амттай. Тэг заавал энэ хисааны sauce биш. Ерөө энэ сахар багтай юм сууснууд төрлийн энэ брэндээс зөндөө гарч ирсэн. Zelotны соус юу гэвэл энэ брэндээс ийм сахар багтай соус зөндөө гарч ирээд энийг зөндөө хэрэлдэг. Тийм, чодаан гэдэг чинь сахар багтай гэдэг байхгүй юу? Яасан чодаан гэсэн материалыг зүгээр юмнаас чодаан авч идвэл бүр тийм калоринд бага гэж боддсон юм чи. Одоо бүр зайрмагчаас чодаан зайрмаг гарсан мэдхүү guys. Чодаан зайрмаг гараад байгаа ш. Тийм байна. Okay, next. Ягаад тэр нэрэг байна? Юм захиалвал ингэдэг байхгүй юу? Өнөөдөр ирэн шүү. Өнөөдөр хүртэл ирэн шүү. Скол ингээд би сая танилцуулсан юмыг бол пэсун гаал юу? Ирцэн гэдэг. Өнөөдөр ирэн шүү гэд сая ирээгүй та нарт нэг хэлж өгөх юм байна юу гэвэл Хурикаге. Дараа Хурикаге. Энэ бол юу вэ гэвэл ийм ингэж хэрэлт. Будаан дээр цацаж идэг амтлагч. Жохоо ингээд яасан ч бие барин, жинэ барин тэ зүгээр будаа идэхий ч юм уу ингээл жоох амтгүй юм идж байгаа юм шиг санагдвал энийг дээдэлт ингэж гэвэл гоё. Тэг энийг өмнө нэг найз энэ гоё гэж надаа хэлж өгөөд энийг нэг идсэн чинь бүгдийг идээд тэг захиалж чадахгүй яжгаад энэ уу ингэ захиалаад утсан. Тавар амар битүү сонсож байгаа guys. Одоо яах вэ? Тэ ашигтай юм яах. Би өгн амар сайхан амарсан шүү дээ. Ягаад би ингэж миний кондишн муу байгуул ингэж хамар амар сайн битэрдэг аахгүй. Тэгвэл зүгээр ингийн үед бол зүгээр л байдаг. Ягаад ингэж вэ? Өчтөр амар сайн унтчих би. Ягаад ингэж вэ? Okay, next. Энэ бол бас диетны юм. Юу вэ гэвэл chia seed. Солонгосоор chia үр гинэ. Монголоор chia үр гин. Ус шингээж цадгалсан мэдрэмж өгнө. Энийг бол зүгээр ингэж идэвэл муухай. Им хуурай ахгүй юу? Хуурай болоод би бол юу яаж идэг гэвэл миний йогурт би крем йогурт хийж амар зөндөө иддэг guys. Крем йогурт. Тэгээ крем йогуртыг зүгээр энгийн дэлгүүрээс авах биш өөрөө хийгээд иддэг аахгүй юу. Түлэг чигнээсээ яг шинжаа крем йогурт болчдөг аахгүй юу. Ойлгож байна уу? Яг нэг ч чихэргүй гоё ингээд хуурай нийлүү тим крем йогурт хийж идтий. Тэгээ нэг хийхэд тимгээ бүр савтай байдیں۔ Тэрийг хийдэг савтай. Тэгээ нэг хийхэд тэрийг ингээд 6 удаа ингэж хувааж иддэг аахгүй юу. Тэг өдөрт нэг удаа идэнэ гэж бодвол. Тэгээ тэрийг идэхдээ энийг бас дотор нь хийвэл бүр одоо цадгалан болно гэх. Цадгалан болон дээрээс энэ час гоё витаминтэй болоод сайн. Тэгээ заавал саний биний хэлсэн крем йогурт ч биш зүгээр энгийн йогурт идэх хүмүүс чаавал энийг ч хамтралж хийвэл гоё гэж аахгүй. Сайн. Биеийн цайвар. Энэ бол биеийн цайвар. Тэгээ энэ chia seed байна. Hemp seed. Энэ hemp seed бол улсны үр гинэ. Өөрөг сайн тосоор баялаг гин. Улсны үр. Энэ жоохон юу хөө чадны амттай guys. Самарны амттай. Чигнэсээ. Солонгост бол самар байдгүй штэ. Самар байдгүй. Би амар самар дуртай. Тэгээ самар идмээр байдаг. Самар агуул самар л идсах. Яг самар шиг амттай. Тэгээ заримдаа яа амар үсч जैन гэвэл энийг жоохон ингээд идчихтiin зүгээр. Зүгээр л халбагдаад жоохон ингээд. Тэгээ жоохон идсэн ч жоохон ингээд хурдан цадчихдаг. Одоо бүх юм тийм л байгаа байхгүй. Хурдан цадчихдаг. Тэгээ жоохон идчихдэг. Тэгээ калорийн жоохон мөртлөө инэн витаминтэй биеийн цай юм болоод ерөө хэрэгтэй үед ингэж иддэг. Тэгээд энэ кальбитан гэж мэднэ үстэй. Кальбитан шүл ахгүй юу?
Дөрөв ширхээр найдаг ийм хөлдөө кальбитан ахгүй юу. Гэхдээ ингэж ганцаараа амьдрал хоол ингэж өдөр болгон хийж идэх хэцүү шүү дээ тий. Тэгэл ажиллаа яваад ирэх юм уу гэртээ ингээ юу идэх вэ гэвэл зөв энийг халаагаад гэрт бол пүнтүүз байгаа юм чи. Пүнтүүз хийгээд нэмээд пүнтүүз хийгээд нэмээд одоо тепа тийм юмнууд хийгээд ингэж яг идэж штэ. Тэ энтэй ингэж будаатай идэх. Гоё. Амттай. Энийг хэдэн удаа захиалж ингэж дөрөөр ингэ сетэр ирдэг байхгүй юу. Тэг ингээ дөрөв ширхээр нь хэд вэ гэвэл 18440 won. Тэг дөрөв ширхээр нь гэвэл зүгээр ишээ нөгөө айс. Нэг ширхээр 4500 тэмд болж байгаа байхгүй тий. Гаднаас хоол иднээс ингээл хоол идсэн зүгээр бас. Тийм байна. Өөрийн энэ бол кёнгварю гэдэг аахгүй юу? Самар хушиг ийм олон төрлийн самарнууд уурсан кёнгварю гэдэг энийг зөндөөгөр нь ингэж нэг пекшэр зардаг. Тэгээ энийг хоолоо идсэний дараа жоохон юм идмээр ангивэл энийг иддэг ч юм уу. Эсвэл би крем йогурт хийж идэхдээ нэмээд энтэй хамт цуг идтий. Тэгээ энийг ч бас 30 ширхээр нь 20,000 воноор авчихсан. Энэ ч сайн шүү. Энэ бол тэгээ юунд нь тайлбарлах уу те? Сайн юм чи. Энэ сайн. Ингээд миний тайлбарлал дууслаа. Одоо энэ биш өөр купангаас өнөөдөр ирж чадаагүй мөртлөө бас танилцуулах хэдэн юмнууд байна. 3 юм бай заяа. Энэ бол биений жин барих тим стилийн юмнууд л да. Юу вэ гэвэл хөдөн өгвэй guys. Хөдөн өгвэй. Шарсан скомбрийн загас. Энийг би купангаас бол авж байгааг үлтэй купангаас 5 ширхээр 13,000-аар ингэ сарж. Юу нь яг энтэй ижлэх юм байхгүй юу. Би энэ купангаас авж байгаагүй өмнө бол хэдэн удаа авсан нь No Brand-ээс авч исэн. Тэндээс зүгээр ингэж дотор нь зөндөөгөр ингэж хөлдөөгөөд ингэж байд юм бэлээ. Тэгээ одоо энэ купангд бол яг ингэж нийтгээр зөндөө зарж байгаа энэ загасны төрөл нь бол энэ 5 ширхээр 13,000 гэсэн. Тэгээ энэ ч бас ингэж хөлдөөгчд байд юм мөртлөө идмээрэн гэвэл загас болоод биенд сайн мэдж байгаас тэ цагаан загас бол биенд амар сайн байдаг аахгүй. Тэгээд энийг ингэж air fry халаагаад идчихдэг. Тийм цагаан загас та нарт идэж үзээрэй. Биенд сайн гэж хэлмээрэн. Өөр парио коньяк 냉모밀 гэдэг юм баггүй юу? Энэ ч ингэж нэгээр нийтдэг юм. Япон хоол лах энэ бол тэ ийм юу вэ гэвэл исксэн коньяк хүүтэн гойм байхгүй юу. Тэгээ хүүтэн гойм ийм мөртлөө гойм нь коньяк ахгүй юу. Ойлгож ийм коньяк. Тэ амар хүнхэн, ишлэг багтай. Тэг яг жигнэс жингээ барьдаг ингэж модельууд зөндөө YouTube ч юм уу зөндөө энийг танилцуулж ийсэн. Тэг энийг ингэж би бол энийг аваад идэхэд надад гоёс ахгүй юу. Гоё намттай байна гэж надад бол тэгж бодогдсон. Тэг зарим хүмүүс энийг амар амтгүй байна, сонирн байна. Тэг энийг калорийн бага болоод би ийм юмд идэх амар дуртай байдаг ахгүй юу. Ойлгож байгаас. Энийг калорийн хийдий мэдхүү guys 20. Калорийн 20 амар шин үү. Калори нь 20 калори. Тэгээ ийм юмтай хажуу талдаас аядар захиад ингээд би өөр идэх юм ингэж нэмээд идвэл амар ер нь миний нэг хоол идэхийн калори чи бүгдээрээ баг л байгаа байхгүй. Тэгээ тэрэн дээр нэмээд 16 цаг 8 цаг хийжүүл бүр ингээл те. Тэсэн мөртлөө үлсгүй. Яагаад тэгвэл бүгдээрээ цадгалдаг ингээд сайн цадлуулдаг тийм хоолны төрөл болоод тийм. Тэгээд blueberry. Энэ blueberry. Нэрс гэдэг юм байна те монголоор. Нэрс. Энэ нь хамгийн купангаас энэ нэрснээс хамгийн хямдхан нь энэ 1.5 кг нь 16,000 байхгүй юу. Тэгэд яагаад энэ туртай гэвэл хамгийн эхлээ бас грин йогурт хийж идэхэд энтэй хамт цуг хойлж иддэг. Тэгэхгүй бол шүн өнсөж гэвэл энийг бас айрмаа идэхгүй энийг юу идэх намттай шүү. Тэгээ сая нэрэ Мальдун гээд Imat Trade-оосноос ингэж давс та нарт хэлжсэн шүү. Imat Trade-оосноос авсан гэсэн. Дахиад нэг Imat Trade-оосноос авсан Quick oat гэдэг юм байна guys. Энэ бол oatmeal мэднэстэй oatmeal хийж иддэг төрөл юу. Шууд иддэг OVS гэх үү? Мөн үү? OVS хурдан бэлдэж идэх боломжтой өглөө мацхийн дараа тохиромжтой. OVS. Yes, this is OVS. Тэгээ энийг манай гэртээ амар зөндөө. Энийг тэр Trade-оос Costco шиг тийм том дэлгүүрээс авсан болоод амар том багсаар байсан хямдхан. Тэгээ энийг зөндөө аваад яг юу идэхээ мэдэхгүй. Тэгээ чинээ барих хэрэгтэй бол бас энэгээр юм хийж идчихдэг аахгүй. Тийм байна guys. Гоё байсан бол лайк дараарай. Гоё байсан бол лайк дараад дуудлаа ингэж I like you гэж бичээд окей. Follow хийгээд окей. Thank you. Bye. Дуусах миний хувц ямар вэ? Миний хувц ямар вэ? Хөрхөн хаст. Өнөөдөр нүрээ амар ингэж чанга будаагүй. Гэртэй байгаа юм чи. Тэ? Өөр юу
хайх хүсэж байгаа юм байвал бичээрэй guys. Thank you guys. Миний зөндөө хэрэлдэг материалнууд байсан. Тэгээ та нар ч бас энийг хараад хаах ямар хөөрхөн цахилж үзье гэж бодороо сай гэж амар бодож байна. Тэгээ өнөөдөр бол гоё гэртээ хагаад хамаагүй гоё чанга ингээл яриад тэглээ. Өнөөдөр ч бас харж өгсөнд баярлалаа. Ийм байсан. Ямар байсан бэ? Идэж үзсэн юм байсан уу та нарт? Тийм байна. Юурэ идэж үзээрэй. Талхан амар гоё юмд те. Соус чигнээс миний хэлсэн соуснуудыг бүгдийг хэрэлж үзээрэй. Одоо сахар, элсэн чихэр битгий алуулуус амч те. Тэрний өмнө алуулуус хэвлээд олоо байсан. Окей. Баярлаа. Өнөөдөр миний купагны ийм юмнуудыг дуусгалаа. Thank you guys. Баяртай. Харж өгсөнд баярлалаа. Bye.